Арьс шир боловсруулах уламжлалт арга. Монголчууд малын болон ангийн арьс шир боловсруулах уламжлалт арга технологиг бий болгож амьдрал ах үед хэрэгжилж иржээ. Жишээлбэл арьс ширийг давсалж хатаах, арьс гандах, шүүлэх ба идээлэх, арьс зумлах, арьс зүйлэх, элдэх зэрэг. Элдэх арган дотроо гандаж элдэх, сулгуйлж элдэх гэсэн хоёр төрөлтэй. Гандаж элдэх нь ганд дүрж идээлээд нухаж зөөлрүүлэх арга. Харин сулгуйлж элдэх гэдэг нь арьсыг өвчиж авсны дараа шууд нухан зөөлрүүлэхийг хэлж байгаа хэрэг. Малчид уламжлалт аргаар элдэж боловсруулсан хоньны нэхий, ямаа хурганы арьсаар дээл малгай, дахад ихти, бодмалын ширээр сур, хөм, эмээлийн гөлөм, утлын шир, айргийн хөхүүр, ширэн уут сав, богц төрөвч, үдээр, унах туглын зэл тэргүүтэй, нүүдлийн амьдралын өдөр тутмын хэрэгцээтэй 60 гаруй нэр төрлийн эдлэл хэрэглэл хийж хэрэгжилж ирсэн уламжлалтай. Эдгээрээ суран эдлэл онцгой үүрэгтэй бөгөөд хазаар ногт бугуйл, чөдөр, аргамж, татлага зэрэг нүүдлэн аж төрхөд хамгийн хэрэгцээтэй ажиллага, унлага, татлага, бэхлэгээний тоног хэрэгслийг сураар хийдэг. Арьс шир боловсруулах уламжлалт аргыг Монгол улсын соёлын бие тус үеийн төлөөллийн үндэсний үлдгэлийн уламжлалт арга ухаан ай савд бүрдгсэн байдаг.